Яг чи хүмүүс гарчих шиг боллоо. Хара. Миний уус гарчих шиг боллоо. I don't think so. Одоо энэ чи шөнийн 2 цаг 58 минут болж байна. Хулангийн маань ус нь гарч ийн гэж байна. Тэгээд одоо ер нь имлэг рүүгээ л явах болж байгаа шиг байна шүү. Бүр нам унтчих. Ус нь гарцсан нэр. За одоо юмудаа бэлдэх гэж байна. Hey, what's up guys? Болон and Semi vlog тартаа морилцгаа. Чи хашаараа даа. Камер л авчих. Hey guys. Эндэр дандаа битэр зөрөнд. Энэ удаа нөө зөрөг юм шүү. За ингээд энэ удаагийнхаа дугаараар та бүхэнтэйгээ уулзж байгаад маш их баяртай байна. Цоо шин хүмүүс. Цоо шин хүмүүс бол шаал өөр хүмүүс болцсон. Хуучны холон бол байхгүй. Аав ээж хоёр болцсон. Хим ойлгосон нүдний доор ингээд цаграа. Амьдрал үзсэн хоёр баг. Зомби шил мэдгүй юу ч яриад. За юуны өмнө энэ влогоо эхлэхдээ та бүхэндээ маш чухал юм хэлмээр байна. Бит хоёрын одоо ярих гэж байгаа юм болохоор маш хүнд одоо графикал одоо нэгсэндээ айгүй детальтай тий. Төрөх явц юу болтгоо тийм талаар ярьж байгаа болохоор хэрв жоохон хөөхт хажууд ч үзэж байгаа бол та сайн жоохон хөөхтэй зөвлөлтөөрэй. Тэгээд Гэтэ тийм амар юм гарах юм уу? Амар ч юм гарахгүй л дээ. Гэхдээ бит хоёрын ярианаас бол угаасаа амар сонсогдож магадгүй шүү дээ. Хүн айж магадгүй те. Жоохон хөөхт ялангуяа. Тийм болохоор жоохон хөөхт бас яг төрөх үйл явцыг дээр маш юм шулуун шудраг яг болсон байдлаар та нартай ярина. Тэгээд мэдээж зарим юм хүүх ямар амар хувийн чанарын юм ярьдаг юм бэ гэж бодож магадгүй те. Өнөөдөр бит хоёр төрөхөд юу болсон паянгаа ярих гэж байна. За замарчаас усан орсон. Ус багаар бүр гойж гэн одоо тэгээд бас стүүж аваад гарах гэж байна. доош нах уу? Яа доош нах? Авцаарна. Окей. За энэ нөгөө хоол хүнсийн зүрийн хэмждэг юм төрлөө. Сагийн өөрийнх нь цонхыг авч ингээд. За бит хоёрыг ивэгээрээ. За энд одоо яг 3.8 болж байна. Йоо яг contraction гэж хэлж байна. За минийр одоо сайн цаашаа сайн гарах юм байна. Тэгэл нэг сайхан олигтой шиг. Сайхан. Гэл нэг сайхан. Айн хажууд нэг чайггүй дээ. Сая ярих гэж байна. Өнөөдөр 12 сарын 9. 12 сарын 9. Өнөөдөр төрөл 12 сарын 9-нд манай хүүхэд төрхнээ. Номын орд юм шүү. Тийм номын орд бол. Одоо харин минут харж эхлэв нөгөө нэг минут хэдэн минуттай contraction өгч ийн гэдгийг харъя. Би яг нэг юм хэлэх гээдээс. Тэгээд нэг бичлэгийн дор нэг хүн тэгсэн байсан шүү дээ. Айгуу тайван бичлэг хийж байгааг бодоход айгуу тайван байсан байна гэж. Бэлтгэлтэй байсан юм. Бэлтгэлтэй байсан. Би бас гарчаад тэгээ шууд усанд орсон. Тэгэхээр ер нь битээр бэлтгэлтэй байсан болохоор тайван байсан. Тэгээд би яагаад тэгсэн гэхээр өөр December due date гэдэг би ингээд 12 сард төрсэн эмэгтэйчүүдийн группт байдаг аахгүй Facebook дээр. Одоо Америкчуудын тэгэнгүүт тэнд болохоор эмэгтэйчүүд ингээл төрсэн түүхээ бичдэг аахгүй юу. Одоо надаас түрүүн төрсэн зөндөө эмэгтэйчүүд байгаа шүү дээ тий. Тэгээ тэдний түүхийг ингээд уншингууд бүгд ингээд усанд ороо явцсан байхгүй юу. Би болохоор ямар ч нөгөө төсөөлөх хүн чинь би бол үнэхээр яг тэр группт ороог бол би зүгээр сандарч мандраад юу тэр ус засанд орох тэгэж явах байсан. Яагаад усанд орох хэрэгтэй гэж? Тэг яг одоо гол нь 2-3 хоног тэнд байна. Тэгээд тэр чинь нөгөө нэг одоо чинь юу ч болох юм мэдэхгүй шүү дээ. Хаалгаанд орох ч юм уу. Тэгэх юм бол ус засанд орох байтугай хүн чинь бүр харин бол одоо бүр ямар ч нэрэг ус засанд орохгүй байсан шүү дээ. Тэр үед чинь бүр тэгэхээр ер нь тийм байд юм. Ер нь төрсний дараа бол усанд орно гэж бодлаа юм билээ тий. Юу нэг 7 хоногтой бол тэгэл ялангуяа яг Монголд ч нь бол нөгөө гам барина гэд яг төрсэн эмэгтэйчүүд бол усанд ордгоо. Тэгээд
Тэрнээс гадна юу би бас яг найз охтуудаас сонссон чинь 2 см одоо 10 см ингээд нөгөө нэг Самны ам нэгдэн тий. Амар нарийн бив. Савны ам нэгдчихэж хүүхдийг одоо ингээд пуш хийж эхэлдэг юм байна л та, түлхэж эхэлдэг тий. Тэгэнгүүт миний болохоор одоо жишээ нь угаасаа өмнөх өдөр би эмчэд үзүүлэхэд ерөөс онгоо гэсэн байхгүй. Тэгэхээр угаасаа би яг цаг хугацаа орно гэдгийг мэдчихсэн болохоор ер нь бол усан. Хэрвээ мэдээж бараг 8 см онгооцсон байвал усан дороо цагсаад ээж болохгүй. Сая би Монголд аав ээж руу ирсэн чинь бараг бүүн баяр болоод Алаад алчиж. алаад ашаад. Хөөе. Би одоо өнөөдөр бүр яг 39 хоногтой ш дээр. Би өөр орондоо бүр унтаж чадахгүй бодоод л хөвтөдсэн чинь. Тэр нөгөө нэг салаад ийдсэн чи миний бас гиз бүр амар сонио өргөдсөн. Харин яг тийм салаадны соус нөлөөлт юм шиг байна. Тэгсэн чи. За илээд байдаг эмэгтэйчүүдтэй тэр салаад хийж өгнө. Тэр бол Одоо бол нэр яг 5 минутын зайтай жоохон маш гэж эхэлж дуусч байна тий. Арай өвдөлт гэхээс илүү нөгөө яг биений мэрдэг юм шиг. Нөгөө асарван жимсэн авдаг гэж. За. Очоод нөгөө юугаа снэк айдгаа сайн өмсөж эхэллээ. Окей. За эмнэлэг дээр уулзцаа. Ус гарахад яг ямар мэдрэмж төрсөн? Яг ус гардаг шин болохоор яг мишээс үрсэн байхгүй юу? Одоо ээлжид 0 оруулах 8-1 байсан. Шүн бол холон гэхдээ зоолттой 1 2 3 босон. Тийм босон. Тэгээд яг 0 ороод яг шээс хүрсэн. Тэгээд шээсэн чинь ингээд тэгээд санагдаад шээсэн чинь яг ингээд давхар ингээд нэг ус гараад исэн байхгүй юу? Айгуу сонин заяа нэг тийм би өөр ингээд хүчлээг байхад ус гараад байхгүй юу? Шигтч одоо хүн чинь нэг жоохон ч гэсэн хүч гаргана штэ. Тэгээд ингээд ус гараад исэн. Тэгэл би гайхаал арай ус гарч байгаа юм шиг үстэйгээ. Гэхдээ тэр өдөр би яг төрнө гэд яг ингээд ус гарна гэж мэдээд исэн байхгүй юу? Тэгэхээр ойлоо чинь тэр өдөр чинь салаад нөгөө нэг салаадны соус идсэн. Дээрээс нь хулан маань амар их тассан. Миний арч амар их тасгал хийсэн. Айгуу сонин заяа. Би бас өөр эмэгтэй хүнээсээ сонсч байсан. Би яг ингээд манай хүүхд болохоор 47 хоногтод ер нь хүүхд толгон 47 хоногтод төрдөн штэ. Тэгээ 39 7 хоногтод би төрчих юмсан гэр нь бодоод байсан байхгүй юу? Ягаад тэгэхээр ингээд 7 хоногоос өмнө төрчвөл яг 39 7 хоногтод болохоор хүүхэд ер нь бүрэнд боочсон гэж үздэг юм билээ. Тэгээд хэрвээ зарим эмэгтэйчүүд эрт төрий гэвэл нөгөө индюс хийн гэж ярьдэн штэ тий. Эртхэн ингээд тариад хариулаад одоо хурцгаж болдго юм бил. Тий өвчнийг нэхлүүлж одоо дуншилтыг нэхлүүлж болдог. Тэгээд би хүчээр тэхгүй ч гэсэн ер нь 39 7 хоногтод төрчих юмсан гэж бодож исэн. Тэгээ би 39 7 хоног болсон. Тэгээ тэр өдөр ер нь тэр чигээрээ л одоо бөмбөгөн дээрээ чи ягаал багаас суугаад нөгөө бахан асран жимсэж тэгэл дасгалч хийгээл нөөрэ төрчихвэдэ гэдэг ярьжсэн. Тэгээд яг надад нэг сонио мэдрэмж төрөөд исэн юм аа. Тэгээд яг тэр оройн тэгэхэр ус гарахаар нь би яг энэ яг ус гараад байгаа юм болоо гэж бодсон байхгүй юу? Тэгээд эргээ би хөвцсөн байхгүй юу? Эргээд хөвтээд тэгсэн чи яг нэг юм гойжод байсан байхгүй юу? Тэгээд би бүр буцаад 0 орсон чи бүр шууд амар их гойжод. Тэгэл яг чам дээр очил за яг тийм байна гэд. За тэмдэг дээр ирчих шүү. Хөөж усан gaajод. Амттай сонголтоос суулгачлаа. Одоо дээш явах юм шиг байна. Миний бүр усаа амар гарсан шүү дээ. Сагийн намайг асуулж. Emergency ирсэн байна. Түргэн дээр одоо яг дээшээ 5 дахь болохоор ч нөгөө тасаг дээр нь очив. Нэрч мандик зүрхтэй. Та бүр яг өвдөд. Хойлмоо хэрэг одоо төрөх гээд байж штий. Тэ нэрч ста мандик имч чаддаг штий. Нэр харин одоо амьсгаа сайхан бэлдээл. Харин хажууд нь байх юм чи санаа зовлтгоо тий. Хайртай. За тэргээ түрээд явлаа да. За. Төрийн амарчих өрөө. Энд байна. Олон маань одоо хувцас солих гээд хайлуулах сандрахгүй гэж хичээж байна да.
А? За одоо шөнийн 4 цаг болж байна. Миний харин манай авч сандруу шүү. Стал сандруу. Ой нөгөөдөг чи төрөх гэж ам хатаад. Асал их юм гэсэн тийм. Тий. Арай усууж болохгүй гэсэн. Өөши миний сайн ёо. Төрлөө штэ ойлаа. Өөши аав ахиж харах гэдэг юм шүү. Амар ийдэг тийм. Хартай шаараа. Байна уу нэ хажаа. Утас ч нь болохгүй байх юм. Сая. Чи байна жаа. Чи юу хийж юм яах вэ? Одоо юм 5 минутын зайтай яг нөгөө уншаад тэгээд яа нөгөө амсар нь бол нэгдэггүй л юм гинэ. За. Тийм тэгээд Уртаалаас явдалтай шүү. Эмчтэй ойр байгаа үстэй. Чи одоо яг энэ дээр байж байгаа тийм байна. зүгээр хэвчсэн байна зүгээр зүгээр. Юу яа, меня хашаа эйс цаагаад доод ажиллаа дээс юм туслаа. Тэгтээ байна. Баяр батараа. За яг өвдөж. Эмчнээ үтснэ. Эмч нараа ирээгүй байна. За. Сая холон ковидны тест өгөөд Oh my god. Яаш. амрлуун бүр амар гүн оруулт юм. Тэгээд энэ амар өвддөг юм шиг. Мангар юу юм бэ? амар гүн оруулсан аа. Хоёр хамлаа ээлжлээд ингээд ороод тэг ингээд эргүүлээд байгаа байхгүй. Яа чилцээж авсан. Тэгэхдээ энэ хамраар авдаг нь арай юу Зүг гэдэг гэдэг юм уу тий? арай зүг байдаг. Ой, одоо хүртэл тарих ингээд амар өвдөд байгаа байхгүй болохоор. Тархилуу нь хүртэл оруулж байгаа. Ингээд тархинд мэдрэгддэг юм байлгүй бол бүр амар юм уу? За яаж ч нэрэ. Тэгээ contraction дахиад contraction. Сойжлон granulates. Бүр өсөд Хүүхд хэвийн зүрх нь хэвийн цохилж. доороос амар хус гарч байгаа юм даа. Тийм. Тэгээ чи өөр цайж байна. 623. Одоо өөрийн 623. Энэ нөгөө дуншилт явагдахад түүний биес окситоцин гэдэг юм ялгарт юм байна л да. Тэгээд нэмж одоо туслаар окситоцин нэмж өгөхөөр Дуншилт явагддаг. тийм limit contraction явагддаг. Тэгээд питоцин гэж бид нар яриад байгаа. Яг өөр хэлэх нь юм шүү. Тэр өөр жимсэн эмэгтэйчүүдээс айгүй олноос питоцин нэрвэсэн. Тэр нь угаасаа нөгөө induce хийн гэж ярьдаг. Өвдөлтөй нэгсгэн гэсэн. Тийм төрөх одоо явцыг л Хурцсах. Имч болохоор ирэх болоогүй юм шиг байна л да. Бүр ангойхоор нь л ирдэг. Тэн 5 см онгоохлоор л нэрдэг гэсэн. Гэтэ бараг 10 см хүртэл нь Хард юм шиг. хардсан юм шиг үлээ тий. Юу ч хийхгүй тэгж байгаа л 10 см онгойхоор нь. Би тэр нэг December due date тэр нэг юм ихтэй бүр амар ideal birth experience хийсэн заяа. Хитэн цагт өвдсөн гэлээ. Бараг өглөө 6-д өвдөөл ирээл 2 цаг яаж байгаа л contraction болж байгаа л тэгэл ганц пушиг л төрсөн гэсэн. Зөө. Амар ээ те. Тэгвэл амар. Нэр чадан дээ. Нэр ч мундаг юм. Яа, бодглохлоор л ойлгох гэдэг. Нулимс одоо шууд ярингуут л гарах гэж шүү дээ. Одоо утахгүй нэг бяцхан амттай болцоо гурлаа яж байгаа юм шиг. За одоо нөгөө өвчнийн дуншилтын жоох ихсгдэг туслаа хийцэн байна одоо. Удахгүй ер нь бол өвдөж эхлэх байх.
заадаг. За одоо энэ ч өглөөний яг 8 цаг болж байна. 7:58. Ол маань одоо хүртэл төрөөгүй байна. Хөрхи ядраад одоо хандаж байгаа. 5 минутын зайтай өвдөд байгаа. Тэгээд яг би юуг сонсон репетурал хийлэхдээ ер нь аль болох эртхэн хийлгэж гэдэг юм блэ. Тэгэхгүй л яг сүулт хийлэхээр үйлчлэгээ болчдөг гэдгийгс аахгүй юу. Тэгэхээр нь би за одоо яг нэг арайч дисхийн аргагүй болоог байгаа дээр нь бас хийлгчээгээд тэгээд яг 9 өнгөрөөд л яг хийсэн. Тэгсэн чинь яг тэр үед цоогийг бас ядчихэд л гаргацсан заяа. Яг тэр имийн хийхдээ нь угаасаа нөхөр нь байдаг юм байна. Байхгүй яг айгүй олон хүн байх гэдэг харна гэсэн. Тийм баг. Ковид гээд. Тэгээд тэгсэн чинь айгүй нарийн юм ярих гэдэг. Миний нурууны яс гэлөө яс хөө. Миний нурууны яс юм тэгшхэн биш ингээд эндээ ингэж явж байгаа юм си хэлбэртэй байгаа байхгүй юу? Жохон дали. Тэгээд нөгөө голын яг олох хэрэгтэй юм байна л да. Нуусныхан тэр юг олохын тулд тэгээд тэнийг олохгүй бас баахан өвдөөд 3 хатгалаа тий. 3 хатгаа. Тэгээд тэр яг нөгөө нэг нуусныхан завсраар нь тарьж байгаа юм чинь тий. Амар өвддөг юм лээ. Тэгээд тэгж нэг боо юм болж нэг эпидурал хийлгэсний дараа овоо өвчин нь нөгөө гайгүй намдаад тэгээд тайвшраад нэг. Тэр чин тариа биш ингээд суюугаа тусал залгах тийм л ш яг юуны нуруулуу чинь ясруу чинь оруулаад тийм. Тэр ийм жижигхэн амар нарийнхан зүгээр ингээд нуусны ясруу туслаад юм л. Нугсанд нь. Тэгээ тийм учраас ингээд нөгөө нэг хэмжээгийн дооцын нэг бол хэсгээл нэг бол багасгаад. Тэгэл хулан чинь өвчнөө мэдрэхээ болоод нэг хэсэг унтцсан баг. Тийм, яг нэг арай гайгүй сайхан. Нэг ямар ч нэг 3-4 цаг унтсан баха. 3-4 цаг уу. Тийм баг. Тэгээ чинь тэгэл 2 цаг унтсан. 2 цаг ч лөө. Тэгэл яг хөө эмчнэр чинь байсагаал орж гараад тэр чи ерөөсөө. За одоо 8 цаг 33 минут болж байна. Тэгээд хулан маань epidural гэдэг нөгөө нэг өвчин амдаах юм тариулахаар шийдлээ. Одоо сөүлгчээ хүлээж байна. Сайн өвдөд тах шиг нөр. Имлэг нь бас ядчихлаа амар хүүт. За тулангийн өвчин амдах тариа ихэд би хажууд нь байж болтгүй юм байна. Тэгээд хийлгээд намайг түр явж игээ хэлчихлээ. 10 минутын дараа хүрээд дэргэнэ. 11 minutes later. Тийм өнцгөөс аварч би онцгоор. Яа. Хамаг би мэдээ алдчихсан. Тэсэл хатан дээрээс магач ямар хавар. 4:30-аас ирсэн. 3:50 гэж ирсэн. Одоо 12:15 болчих. Яг 2:50 гэл ус агарсан юм да. Тэгэл ийшээрээ 9 цаг болчих байлаа. Энд ирээд. Нэр нь одоо 9 цаг лейбер мэдэрч шүү дээ. Ой тэр тариа тэр болоо. Ороод ирсэн ч ойлж юм биш. Нугсруу идэх тариа нугсыг олж өгөхгүй юу. 2-3 тарьсан гэсэн тий. Тэгээд нөгөө тариа амар үйлчлээ бүр ямар ч мэдээгүй болчихсон. Яа олоо бүр амар бүтэн болчихсон. Тэг ямар ч байсан очиход өөр гадны ямар ч хүн оруулдаг юм байлээ зөвхөн нөхөр нь. Тэгэл болоо эргэлтэж авахгүй. Тэгээд бас сахиур нь бас ерөөсө солигдож болохгүй. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө мэдээж ковид болохоор бүр эргэлтээс ирсэн нөгөө нэг
манай хэд чинь гадаа хүлээгээд Тийм. бүр тэр бүр амар удаа хүлээсэн тий. Гадаа хүүт чинь яг баг ингээл хүчтэй өвдөж эхэлсэн тий. Юу нэг 3 цаг гэл яг хөвтөж эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь өөрийн Дөрөвт ер нь яг л дөрөвт л яг орж ирсэн баг. Яагаад гэвэл нөгөө дөрөвтөө юу эмлэгтэй бүртгүүлж ураад тэгэл гэсэн шүү дээ. Янз өрөө мөрөөнд нь оруулж ирэл. Тэгсээр агаал яг 4 цагт л яг орж. тэгээд яг 9 өнгөрөөд BP дуурал авсан шүү дээ. Би бол тэрнийг амар санаад байна. Багаар нөгөө дуншилт нь ингээл айгу хүндэрч эхэлж байгаа байхгүй юу? Одоо дуншилт гэж монголчууд ярьдэн шүү дээ. Тэг яг өвчин гэж ярихаас илүү дуншилт гэдэг юм лээ. Тэгэнгүүт ингээд энд болохоор одоо ингээ cramping одоо contraction гэж юм л да тий. Тэг ингээд сав нь ингээл нэг ашигшаал ингээл томруулж байгаа юм. Яг нэг юм амар айгу муухай ингэж өвддөг юм лээ. Тэгээд хэсэг яг 3 минут 5 минуттай юм билээ өвдлөө. Одоо бүр мартчихсан юм шиг тайвар хүрдэ. 3 минуттай өвдөд. 10 юу лээ? 5 минут байсан. 5 минут тутам ингээд нэг 1 минут дуншаад идэг байхгүй. Тэгэл яг ингээ бүр яг тэр хугацаанд дуншд юм билээ. Тэгэл улам нөгөөх нь ингээл амар ихсээд. Тэгээ би юу сонсон гэхээр тэр эпидурал гэдэг нь болохоор өвчин намдах ийм тусал байгаа байхгүй юу? Одоо морфин идэх шиг. Би угаасаа л хийлхий гэж юу бодож ирсэн. Яг зарим эмэгтэйчүүд бол хийхгүй л гүрийдэг юм билээ л те. Тэгэхдээ би одоо юу гэж бодсон гэхээр дараагийн төрөлтөн дээрээ хэрвээ миний ус гарахгүй, миний сав нэгтцсэн бол би баг ер нь л хийлэхгүй байсан дээр юм байна гэж бодсон л доо. Гэхдээ чи тэгээ хийлэхгүй өвчнийг барьж дийлэх юм уу? Хамгийн гол нь яагаад гэхээр тэрнээс эпидуралаас болоод би айгүй их нөгөө пуш ихэд яг хүүхдэд түлхэхэд айгүй их зовсон байхгүй яа. Тэгэхээр юу ч мэдрэхгүй доотлоо. За сая эмчтэй уулзсан чинь дөнгөж нөгөө нэг савных намсар 2 см онгоосон байна гин. Ер нь бол 5 см онгоох хэрэгтэй байдаг гинэ. Ер нь бүр 10 см онгоо бол бүр яг төрөхөд бэлэн болсон байна гэж үздэг юм байна. За тэгээд баг оройн 7 молоо бас наашгүй гинэ. Тэгэхээр бас нэлийн удаа эмнэлэг төр байх юм шиг байна. Одоо тэгээд гадаа манай дүү ээж хоёр маань ирсэн. Тэгээд би бүр өглөө 3-аас ирээд юу ч хийдэг байгаа. Хулан маань ч гэсэн үсэж байгаа. Гэхдээ хуланг одоохондоо юм идүүлж болохгүй гэж байна. Өөрхөнд одоо амар өсөж байгаа одоо. Тэгээ би одоо тэр хоёртой уулзсан ганы хоол ичээд ирээ. За нөгөө хоёр чинь тэнд зогсож. Hi, brother. Congratulations. 2 см нэгдсэн байна нэ. Тэгээд кофе авлаа шүү. за баярлалаа. Орой 7-оос оройноос наашгүй гэж. Тэгээ харь гисэн юм уу? Гүү юу гэж ярьж. Хоолой тэнцээ санал чирээ өгд юм лээ. Энэ тавьж болох юм болов? Энд болохгүй юм шүү. Яаж авах юм? Би завсраар нь орох машин болохоор тэр хажуудлах нь завс нөхөр нь ороод ирсэн шүү. За. За баярлалаа баяраа. Баярлалаа хинда. Зүгээрээ. Баярлалаа ээж. За зүгээр. Оо, идэгдэж шүү. Хоёр ч амар идэгтэй юм шүү. Миний муу ээж чи ингэж хоёр гаргасан да. Фон одоо тэгэл биеэр үзэж штэ. Үйлээд байгаа юм ээж. Зөндөө зовсон. За одоо орой да холон маань одоо ганцаар баг. Ээ чи орой тэгээд шилтэ бол хийгдэрч за. Үлх гэдэг. Ээдэг халаад байгаа лээ. За одоо тэгээ хөөрхөн ач охинтой болох нь штэ. За. Баярлалаа хандаа. Зүгээрээ хард шүү. Хайртай шүү. Бага ааборчод баяр хүргэе. Баярлалаа. Нэг гавж Ингээ. Сууд дэвтэн чигээр унаа. Бүгсээ юу ч мэдээ болоогүй шиг. Юу сайн ч аваарай. Нэгэрээ хараа. За энийг төтөлчих нэг хөөлхий штэ. Би амар харагдчихэв. Зүгээр штэ. Миний арчин төрөх гэж байгаа юм. Энийг хөөрхий антан бүр өвчин гайгүй болоод бүр харуул тавьсан. харин өвдөдөөсөн нөгөө өвчих намдах юм хийсэн. Тэгээд өвчин намдах юмнээс болоод нөгөө дотор нь мохоо өргөд байсан. Тэгээд сая туслаар нь дотрын мохоо өргүүлэхгүй болох тийм юм хийсэн. Одоо тэгээд тайвшраад унтж байна. Одоо хүртэл нөгөө 2 см л онгоцсон байгаа болохоор бас нэлээд удаж иж төрөх юм шиг байна. Одоо цаг 4 цаг 20 минут. Яг энэ ч ирээд 12 цаг болж байна. Миний маяр чи 12 цаг одоо ингэж хэвтэж штэ. 24 цаг болж ш төрх юм шиг.
Тэгтээ хажуугаар нь хөөрхөн нэрч бас унтаад байгаа тий айгу. Багаар ашгаар нутал. Тэгээд жоохон байжгаад миний ярьдаг байгаа дээр нэг жоохон нэг юм хэлчих юм уу? Битэрийг яг байж хахад яг уртлын өрөөнд нэг хүүхэд шууд төрсөн шүү дээ. Шууд уйлал гараад ирсэн. Би ядчил тэр үед амар өвдөд уйлжсэн чинь бурлан бүр уйлаа би чичирч мчирээд байсан. Шууд уйлал аа гэж орлоо гараад ирсэн. Битэрийн өвдөд их бол гэх. Тэгээ уг нь би өөр нөгөө төрөх зөвлөгөө мөлгөн дээр ингээ йога боолн дээр суугаад тэгэх юм бол ингээ улам амсар нонгоодаг гэж сонссон байхгүй юу? Гэтэ би надад бол тийх боломж олдоогүй. Яа тэгэхээр би нөгөө тусал залгацсан. Тэгээ ус нь айгүй их гарцсан байсан болохоор болохгүй байсан юм бэл. Тэгээ нөгөө хоол идэж болохгүйгээд. Тийм. Ерөөсө хоол идвэл төмлөж шүү дээ. Энд чинь мөсөл залгуулад идэв юм лээ. Амар сонио. Тэгээд ядчил би нөгөө халуураад ядчил нөгөө эпидуралдаар яг зүгөөд ингээ бүр амар даарад ингээ бүр хөтлөж чичрээд байгаа байхгүй юу? Би бүр тэр бүр хамгийн муухай мэдрэмж байсан. Бүр 2 цаг тасралтгүй ингээ чичирчгээр ингээ сүултээ ингээ нөгөө бие контролд чадахгүй ингээ бүр хизээ юм зогсох юм бол гэ би бол тэрэнд бол аягүй стресссэн. Тэгээд ядчил нөгөө хүүхэд бас зүгээр байгаа болов гэл давхар айгүй хэцүүлээд юм лээ. Тэгээд эпидуралыг багасгаад ирсэн чинь тэгээ багасгаж эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь яг нөгөө реакцд гайгүй болж эхлээд улам маань жоохон халуураад тэгээд халуун намдах юм өгсөн. Тэгээд бас дээрэс нь жоохон оксижен өгьегээд аманд юм хийцэн байна. За одоо цаг 5:43 болж байна. Одоо бол яг 14 цагийн одоо ер нь бол өвдөлттэй. Тэгээд энэ өвчин амдах жоохон өвчин ихсээд ирсэн. Тэгээд энэ нэг анестезия гэх нэг өвчин амдах юм а дардсан байлаа 15 минут тутам хэрэг өвдөд байвал. Тэгээд тулмаа жоохон амрах хэрэгтэй байна. Тэгээд бас надад бас хоол ирсэн бас хүлээж байгаа аавд нь бас хоол өгдөм байлаа. Тэгээд нөгөө нэг энд ажилтдаг совлогч эмч нарын бичиж болохгүй болохоор явсныхан дараа л ер нь биччихээн. За тэгээ бөөнөрөө ямар хоол өгсөйг харцгаая. Халуун цай, энэ халуун цай юм байна. За тэгээд ийм нэг колх өгсөн байна. Пүринг өгсөн байна. Тэгээ хоол нь болохоор ийм татсан махтай, нугсан төмөстэй. Луу. Энэ бол тэр нөгөө Итали хормын шүл гэдэг нэг юм байна. Зэ хоол бол ер нь ямар ч давсгүй хоол гэдэг юм байна. Чудаа ийм амтлагч нартай ирсэн. Тэгээд тэрний бүгдийг хийлээ. Тэгтээ авахтай гой хоол өгж байгаад баярлаа. За ер нь нэлээд ойртож шүү манайхаа. Сая эмч орж ирээд хулангийн нөгөө нэг доотлын шалгаад 5 см онгоцсон байна гэсэн. Ер нь бол 5 см онгоочвол ер нь бараг л ер нь удахгүй байдаг гинэ. Тэгээ сая жоохон гараараа бас савын жоохон нээж өгөөд. Тэгээ ер нь бол одоо нэг 2-3 цагийн дараа ер нь бол төрнө гэж байна. Тэгээд би хамгийн голноос индакшн надад хурцсах процесс надад айгүй сайн нөлөөлөөд айгүй хурдтай ингээд нөгөө нэг дунших нь бол угаасаа ингээл яваалаа юм л та. Амсар нэгдэж ихсэн байхгүй юу. Тэгээ миний амсар чинь бүр 2 см-аас бүр 9 см хүртэл айгүй хурдтай явцсан байхгүй юу. Тэгсэн чинь эмч бүр айгүй хурдан онгоочч. Тэгээд бас яг тийм үед бас айгүй реакц өгд юм билээ. Тэгэхдээ тэр эмч чинь гараа игээд нөгөө нэг жоохон онгойлгож өгч яваад өгсөн шүү дээ. Тэр нөгөө эмч нь бас яаж ижил байнга байдгүй юм билээ тий. Ирээл бас айгүй олон өвчтөнтэй болохоор ч тийм үү. Тэгээд бас нөгөө тэр совлогч нар нь бол зүгээр энгийн совлогч нар биш. Тийм төр хөрөөний яг совлогч нар болохоор яг их бэрээ сурцсан. Тийм. За одоо цаг 8 цаг 33 минут болж байна. Хулмаа нийтдээ одоо ирээд 16 цаг бараг болж байна одоо. Тэгээ сая совлогч ирж үзээд шалгаад одоо 9 см онгоосон байна гэж чинь. Тэгээд одоо 1 см
савны ансар нэгтгэж дутуу байна. Тэгээд одоо эмчийг дуудана гэж явсан байгаа. За ер нь бараг л хөлөх шүү. Амар даарад энэ нэр яагаад гэвэл тэр нөгөө нэг өвчин намдах юмнээс болоод даардаг өстэй дээрээс нь хүүхд доошлолоос их даардаг гэж байна. Тэгээд ер нь бол айгүй сайн сурлагч маш чухал гэдэм бэлээ. Яг сүүлд яг төрөх тэр процесст яг орж ирсэн сурлагч нэг муу сурлагч байсан юм аа. Айгүй тийм хүн ойлгодгүй ч юм. Одоо юу гэмэрч юм бэ? Айгүй хэцүү байсан. Тэгээд тэр сурлагчтай юугаа ололцохгүй. Тэгээд яг эмчээ бүр нэгчээж авчруулж ийж нэг муу яг төрсөн. Эмчээ яг дуудаад тах чинь эмч хэрэгтэй байна гэдэг чинь эмчээ дуудаж яах гэдэг юм. Тэгээд бүр айгүй их цаг алдсан. Тэрнээс болоод тэгээд тэр эмэгтэй бол бүр дураараа бүр онгойлохгүй л ингээл айгүй их би бол тэрэн дээр айгүй их бактери оруулсан байх гэж бодол байгаа л да. Сүүлийн 2 цаг чичирсэн байна. За одоо голмол чичрээд ер нь бол нэлээд ойртож байна. Ярьстаа мундаг байна. Ярьстаа мундаг шүү дээ. Take the sad song and make it better. Яа тэр бол амар яг тэр төрхийн юу ба юу амин энэ ч ингээд юу залуу нь төрх өрөөнд орох юм бол зүгээр л ерөнхийдөө бол их барьж авдаг юм байлээ. Яг өндөө бол тэгээд бүх юм л бараг хийдэг. Миний хайр бол айгуу сайн байсан. Тэгээд яг сувлагч нар бол ингээд бүх аав нар ингээд энэ залуу шиг байгаасаа гэж яг тэгжсэн. Яг яа тэгэхээр нөгөө бас ковид байгаа учраас тэгсэн ч юм уу. Ядчил нөгөө эмчин аахгүй ингээд. Гэтэ айгуу сон тэр нэг сувлагч ингээ холцоо байгаад байгаа шүү дээ. Яг нэг өөр сувлагчны хальт орж ирчээл яваал. Тэнгүү тэр сувлагчийн хажууд яалтчгүй бас ингээд нэг тусламж хэрэгтэй байгаа даахгүй. Тэр ингээд хамгийн амар нь заяо.
яг одоо миний нөхрөөч гараа игээл өөрөө ингээл нэг за намайг ингээл түлхэх гээл байгаа хгүй нэг 8 см ч л онгоцсон чинь баг зэрэг түлхээд ихэл гэлөө яалаа. Тэгээ би ингээд пуш хийгээд түлхээд тэгээ түлхэх гэсэн чинь нөгөө эпидурал хийсэн болохоор ингээд тас мдээгүй болцсон давгаараа. Тэгээд би юу гэж ойлгосон гэхээр эпидурал хийлгэхээр бас айгүй хэцүү юм бэл. Яг нөгөө пуш хийх түлхэх тэр процесс нь айгүй удаашрт юм бэлээ. Би нөгөө доотлоо мэдрэхгүй болох нь ингээд аминдаа ингээд хамаг бие чангалал ингээд суллаад чамаагүй ингээд түлхэл байгаа хгүй. Тэгээ юу түлхээд байгаа мэдэхгүй. Тэгэл ингээд зарим эмэгтэйчүүд болохоор ингээд хатуу баас гаргаж байгаа юм шиг дүүл гэдэг байхгүй. Тэнгүүд би ингээд юу түлээд байгаа ч мэдэхгүй болохоор ч айгүй хэцүү өөрөө контролж чадахгүй. Тэгээ би бүр сүулдэ за эпидуруула багасгачгаа. Тэгэхгүй бол би өөрийгөө мэдрэхгүй байна гэд. Тэнгүүд эпидурул нь гарахад бас цаг 30 минут болдог. Тэгээд тэр хооронд ч бас ингээд түлхэх гэлээдэг. Тэгэл түлхэнгүүд тэр тоолонд буруу түлхээд байгаа болохоор хамаг энерги алдаал ингээд байгаад байгаа байхгүй. За одоо эмч дуудаа гэсэн одоо яг бэлэн болж байна энэ. За одоо боллоо арай. Одоо хэдхэн минут заяа. Миний что мундаг штэй арай. Что мундаг байна арай. Одоо ойлгохно. За. Одоо баар бэлэн болцсон гэсэн шүү. Одоо эмчэл хүлээх тот байна да. За 10:37 болж байна. За хэлж чадна. Нэр чадна шүү дээ. Нэр ч өстө мундаг. Өстө мундаг. Нэр ч өстө мундаг гэж болгож байгаа байхгүй. Тэгээд янз бүрээр л түлхэх юм бэл. Хамгийн эхлээд ингээ хоёр хөлөө ингэж хийж байгаа. Хоёр хөлөө өөрлөгөө дат гэдэг байгаа. Тэгэл ингээл датаал миний арч өөр хамтаа надад нөгөө хүлэн дээр надад зааварчлага өгчгөр би нөгөө пуш их түлхэх процессэнд шиг зүгээр дата хөлөө датаад татах процессэнд анхаарал хөлөөл датаад идэг. Тэгээд ядчил таахаа мэдрэхгүй байхаар чи ингээд давхар нөгөөдгөө хийж чадахгүй. Тэгснэ дараа нөгөөдөл чинь за тэгвэл альчууртай техник хэрэглэв. Тэгээд альчуур хэрэгэлсэн чинь миний яг соогийн тэм тэрэг болж байгаа хгүй. Тэгэхгүй бол тэр чинь би чиний нөгөө хөлийг чинь бас татхад дууссан шүү дээ. Тэгэхгүй бол хулан чи ингээд хөлөө ингээд жигээд байгаа хгүй өөрөө. Хөлийн ингээд цааш нь ингэж барьж өгөхгүй бол. Тий, тэгээд гол нь яг тэрний бас одоо ууг нь би ингээд зураг мураг харахад амар олон сувлагч нар байдаг юм шиг байгаа хгүй юу? Кино шүү дээ. Үгээгүй. December due date дээр өөр эмэгтэйчүүдийн төрөх нөгөө зургнуудыг харахад тэгээ манай өрөөнд нэгхэн сувлагчтай тэр сувлагч чинь ингээд баахын монитор ингээд хянаалтай тэгснэ ингээд миний доотлыг чамгаалгал тэгснэ давхар хөл барьж чадахгүй тэгээд нөгөө бэлэгээ солих гол яваад өгөнтэй тэгснэ дуншаад байна ингүүл за түлх гэж амар тийм яваад өгөнтэй тэнгүүд би хөлнөөс урцаа миний дүлээр бүр амар тэгээ би чинь дүлмээргүй хам чинь хамаг энерги алдах гэдэг тэгээд яг зөв ингээд дүлэхтэй л яг дүлэхгүй бол яг 10 тоолохын дотор дүлт юм л те 10 секунд дутам дүлт юм. Тэгээд тэнгүүд л нөгөө эм чин гүг 10 секунд дутам биш байхгүй юу? 10 секундын турш түлэх. Тийм амьсгаагаа аваад тэгээд яг 1 2 гих 10 хүртэл ингээл дүлээл юм. Йоо тэгэхээр ч бүр амар хэцүү юм. Амьсгаагаа ингээл барайл тэгэл 3 удаа яг тэгж явж байгаа байхгүй. Тэгэл болж байгаа. Тэгэл нэг жоох амарж байгаа л дараагийн дуушилтан дээр нь яг дуушилтын тааруулж дүлт юм билээ. Тэнгүү чин 10 тоол гэл нөгөө эм чин загнаад байхгүй. Би тэгэл нэг 10 тоолсон чинь юу англиар тоолж байгаа шүү дээ. 10 9 гэсэн чи өшөө хүчтэй чанга тоолгож гээл. Тэгэл тэр төрхийн өрөөгөр чи орилж өгч байгаа юм чинь. Гүр нэг дайнд байгаа юм шиг те бүр амар чанга. Йоо би чи бүр сүүлдээ өөр хоолоо моолоо зөөсөн. Тэнгүүд ч яг көсмөс асгарцсан. Гол нь ингээд тэдний яагаад байгаа юм одоо соогийн ингээд нөхөр нь амар чангаар ингээд enthusiastically те айгу энергитэй гэх юм бол би бас ингээд дагаал ингээд бас айгу хүчтэй ингээд түлхдэг л юм шиг байгаа юм л та. Тэгээд ёо. Тэгээд тэр нөгөө нэг альчууртай юу нь болохоор бас те. Альчууртай юу нь болохоор бас ингээд нөгөө хөлийн бас ингээд хоёр хүн хинчээрээс ингээд барьчин зэ ингээд. Тэгээд ингээд хөлийн барьж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд нэг хүн альчуур нөгөө дөө юу миний арчин өөрийнхөө хөлийг барихын орон тэр альчуурнаас ингээд татчихж байгаа байхгүй. Тэнгүүд наад альчуураа татаад түлхэх гэлээ. Хулаа альчуураа татаад би ингээд альчуурыг ингээд бариад. Тэгэл нөгөө нэг хулан ч бас амар хүчтэй татж байгаа байхгүй арагшаага. Тэнгүүд би бас ингээд
урагшчихгүй тулд бас амар хурцтай татангууд хараа ямар хүчтэй татдсан бэ гэл. Амар хүчтэй тата би бүр сүултээ нөгөө гээд юм дүүлээ. Бүр гар өвдөд авч. Йоо тэгэл баг цаг гарan тэгэл ноцолтой бол байсан. Яг баг 2 цаг өмнө юм биш үү? Үгүй яг 2 цаг тасралтгүй минь ингээд дэмэд үлчиж байгаа байхгүй. Харин тийм. Тэнгүүд би эмчээ хэрэгтэй байна гэд тул нөгөө дуудаад тэгсэн чинь эмч нь орж ирээд яг нөгөө нэг гар мараа оруулаад ингээд бүр яг ингээд дөлүүлээд байгаа байхгүй. Тэгжээснэ хулан чинь сүулдэ нөгөө нэг өвчин бүр дийлдэхэ болоод. Тийм нөгөө эпидурал гарч эхэлж байгаа байхгүй. Би энэ өвчнийг дийлэхгүй нэ гэд амар ядарсан бас дээрээс нь тэгээд тэгсэн чинь нөгөө нэг эмч нь тэгчлээд. Өвчнийг дийлэхгүй нэ. Гэтэ би тоглоом биш дээ бүр арай л амар л эс. Тэгээд яг гол нь би өөрөө яг эмэгтэй хүн гэхдээ өөрөө яг бие мэдрэх хэрэгтэй байгаа байхгүй. Жишээ нь хэлэхгүй болвол зарим эмэгтэй хүмүүс ч ухаан алдчихдаг. Яа би ядчих амар хөлрөөдөг биш. Йоо тэгэл хайргаа хараад би чинь бүр ёо эмэгтэй хүн чи ямар хэцүү амьдралыг туулт юм. Тэгэл ингээл яг ингээл дүлж хооронд нь би чи ингээл бүх юм ин харж байгаа шүү дээ. Доор юу болж. Ингээл хараад бүр ёо. Цус мус одоо юу вэ те бүхэл шингэн биенээс гарч байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хүүхэд чинь яг ингээд жоохон доошлчихлаарэ хийсвэр хийж болохоо болч тийм байна. Би тэгээ нөгөө нэг бас давхар санаа зовол хайраа нэг мөс ингээд юу C-section хийлээд хийсвэрийг авахулчих юм уу гэд тэгсэн чинь эм чин нөө юг одоо too late гэдэг байна. Одоо бол өнгөрсөнтэй хүүхд чинь доошлцсон байна. Одоо нөгөө нэг хаглаа их бол аюултай гэд. Тэр хэсэг болохоор бүр надад бол бүр хамгийн амар хэцүү. Тэгээд яг ингээд би ингээд харахаар ингээд яг ингээд толгойнх нь оройн ингээд яг дүлэнгүүд ингээд толгойнх нь оройн цухуучаад дүлхээ болонгууд ингээд буцаа орчод байгаа. Зуглаа нэгээл хальтаар хэвчээ. Би тэгэл ёо гарах гад байж тэгэл тэнгүүд нөгөө нэг хулан чин чадхаа боллоо гэл тэнгүүд сагшн хийлгүүлэх үг асууж байгаа. Тэр нь одоо вакуум хийлгүүлэх үгээд тэнгүүд тулан эхлээд хийлгүүлэхгүй гэдэг жисэн те тэгэл өөрөө дүлээд гаргачихъя. Тэгээд яал сүулдэ бүр яахын аргагүй тэр нөгөө нэг сагшныг хийж байгаа хгүй вакуумын. Тэнгүүд вакуумыг хийхэд бас нөгөө нэг толгойн цухуйцсан байж иж вакуум хийх юм бол айгүй эрсдэл багтаа байт юм байна л да. Тэгсэн манай охины чинь толгойн зөхөөгөөгүй байхгүй. Тэгээд тэнгүүд яалч одоо ээж нь аврах, охины нь аврах үйл ажиллагаа өгдөж байгаа байхгүй. Тэнгүүд хулангийн нөгөө халуун нэгсээд байдаг. Тэнгүүд ээж нь халуурах юм бол охин нь бас давхар халуураад нөгөө нэг юу яа халдвар авдаг бол юу тийм хадвар авчт юм байлээ. Тэнгүүд чинь ингээл дүлжээ хоорон чинь манай охин чинь гидсэн дотроо баачж байгаа байхгүй те. Тэрнийг одоо мекониум гэдэг. Тийм мек гэдэг юм лээ. Тэр нь болохоор хүүхд тэрнийг залгих юм бол бас айгүйх аюултай. Тэгээ бас халдвар авдаг. Тэр чинь нөгөө бактери эднэртэй. Тэгээд яг тэр үед болохоор зэрэг яг би өөрөө ингээд яг мэдрээд байгаа байхгүй. Яг яагаад тэгэхээр юус ахихгүй. Ингээд түлхээд тахад юус ингээд хүүхэд ингээд доош бүр ингээд гарч өгөхгүй. Тэгэнгүүт би улам ингээд ядраад ингээд тэгээд ингээд нөгөө хоол ундгүй 20 хэдэн цаг болчихж байгаа. Хоол өгдөг юм л ч амар сонь. Тэгээд нөгөө мөсөл ингээд залгуулдаг. Тэгээд ядчихэл нөгөө халуун бүлийн ч уухгүй болохоор ч тийхэрхгүй. Тэгэл ингээд гэхдээ нэг сүултэн тэр нөгөө эмч нь орж ирээд жоохон юм мэдчихтэй чи чамд одоо дүлэх энерги хэрэгтэй. Энерги ягаад нэг жоохон ганц хоёр бичээ хэлсэн. Хар талах хийсэн шүү дээ тий. Тийм хар талах тэгээд нөгөө нэг авч бас нөгөө нэг гранола бар бичээ нэгсэн шүү дээ. Тэгээд ер нь бол яг жоохон бас идэхгүй бол айгүй хэцүү юм бил. Яг 20 хэдэн цаг нөгөө хоолгүй ийцэн. Тэгээд яг тэр үед нөгөө нэг би яг ингээд ер нь бол бараг л тэсэхгүй нэ гэдэг яг мэдрээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед яг би эмчэд хэлж байгаа байхгүй юу. Эмчээ бүр ямар нэгэн аргаар л та ингээд гаргаад үг гэсэн чи өөрөө яг тэгсэн байхгүй юу. Манай эмч болохоор дараа нь сонсохны бараг хийдгүү гэсэн. Бараг одоо тэгэж вакуум хийдгүү. Яа тэр эмчэд ч их сайгүй хэцүү байхгүй юу. Хэрвээ ингээд хүүхдэд нь ямар нэг юм тохиолдох юм бол тийм мэдээж эмч хариуцлагын үүрэн тэгээд өөрөө яхав тэгсэн байхгүй шууд эрсэлтэй шүү дээ. Яг вакуум гэж одоо би чамд яг туслах нэг бол арга гараа байна. Гэхдээ чи заавал өөрөө бас цуг түлхэх ёстой. Тэгээд бас энэ бас баг зэргийн эрсдэлтэй гэдэг гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр үед нэг эрсдэлийн бол нэг амар хэлсэн. Надад хэлсэн байхгүй. Тийм үү. Оёо хэрвээ ингээ хүүхэд нь толгойн гараад жоох ингээд нэлээд гараад ирсэн байх юм бол эрсдэл багтаа байд юм аа.
танаа хүүхдээ чинь толгой нь ингээд гарч ирээгүй цухуугаагүй байгаа болохоор эрсдэлтэй. Тэгтээ I think эрсдэлтэй. Тэгтээ хийж болохоор хэмжээнд ингээд толгой наашилсан байна гэдэгсэн байхгүй юу. Тэгээд тэр нэг ийм ингэж яг нөгөө ингээд соруулдаг юм оруулаад тэгээд толгоон дээр нь ингэж тавьж байгаа нэг уцтай тэгээд ингээд соруулаад байгаа байхгүй юу. Тэгж байгаа л бүр амар хүчтэй татж байгаа юм чинь ингээд. За дүлээрээ гэлтэнгүүд миний арч дүлээл нөгөө эмччин ингээд татаалаа байхгүй юу. Тэгэнгүүт ёо бүр амар харагдсан шүү дээ. Тэгээд нөгөө дуншилтанд дуусан гут чинь бас дунших үеийн дахиад хүлээдэн шүү дээ. Тэр болтол ингээд бариад байгаа байхгүй юу. Тэгээд дахиад яг дуншиж би ингээд өөрөө нөгөө нэг ингээд бараг л орон гарan байгаа ш. Тэгэл за яг дуншаад эхэлж ах шүү гэнэ гэж би яг хэлдэг байхгүй. Тэгэнгүүт нөгөө дүл чинь за дүлээрээ тэгэл яг бүгд зэрэг татаж эхлээл. Тэгэл сүүлдээ бүр яг бүр овоо хэдэн сувилагч нар орж ирсэн тий. Хоёр сувилагч нэмж орж ирээл. Тэгэл яг л болохоо байлаа гэдэг юм. Тийм тэгээд тэр шууд нөгөө нэг NICU гэдэг нөгөө юу дууддаг юм бэлээ. Одоо нөгөө инкубатор монголоор бол тэр инкубатор тий. Тийм инкубатор гэдэг. Тэр нөгөө нэг сэхэн амьдруулах тий. Сэхэн амьдруулах. Яг тэгвэл нөгөө манай охин чинь гидсэн дотроо удацсан ус нь гараад тий. Тэгээд дээрэс нь баацсан, дээрэс нь ээж нь халуурцсан. Тэгээд хүүхэд нь халдвар авсан гэж магадгүй татаж гаргаж байгаа болохоор заавал тэр нөгөө сэхэн амьдруулах аваа авчих юм бэл тий. Тэгээд ууг нь бол авч явдаг. Яг хажууханд нь л идэг юм л тий. Гол нь манай охин бас жоохон хүндээсэн болохоор яг хажууд яг өрөөнд тавьчраад тэгээд яг тэр мэрэгчлийн бас сувилагч нар нэрсэн байсан. Тэгэл яг уу яг сүүлийн хитэн пүүшэлт яг түлхэлтийг л би мэдэрсэн гээ оддоо. Тэр болтлого мэдрэмжийг ямар ч мэдрэмж авахгүй зүгээр ингээд дуншин л амар дуншиж өвдөд байгаа байхгүй юу? А үүнээс бол яг ингээд пүүш хийж байгаа юм ингээд түлхэж байгаа юусэн мэдэрч чадахгүй. Тэг яг сүүлийн хитэн түлхэлт яг ингээд манай охин гараад яг тэр настай амар мэдрэгдэл амар өвддөг юм бэл. Бүр яг ингээд нэг юм ингээд тэр гарч ирэхт нь ингээд татаал яг толгой нь ингээд гараад ирчих واخ. Тэнгүүд толгой нэг ийм мангар урт болцсон нөгөө татуулаад ингээд ийм өндөг шиг ийм зөөвөн толгойтой заяа ийм урт би тэг харчил юу тэгээ толгой нь ингээд хүүхдийн чинь толгой нь ингээд нөгөө нэг гарч ирэхэд тулд ингээд бүр ингээд таян болцоод л шүү дээ. Бүр ийм ингээ хавчигдаа заяа. Тэгээ яг тийм юм ингээд бүр хамаг би ийм заяа. Тэгээ ингээ гараад ирж байгаа байхгүй юу? Ямар ч ясгүй л байгаа байхгүй юу? Ясгүй учраас бүр ингээд би минь бүр ийм нарийнхан болсон. Зориулттай мэдээж тэр жижигхэн нөхөр ингээ гарах зориулттай. Тэгээ ингээ гаргаад ирсэн чинь нөгөө охин чинь ингээд ямар ч амьсгал байхгүй ингээд гар дээр ингээд сув хөвчөө байхгүй юу? Тэнгүүд би бүр айж байгаа юм чи би бүр орилол байгаа юм чинь. Англиар те breathe гэж амьсгал миний охин гэж тэнцээс орилол байсан те. Тэнгүүд нөгөө нэг эмчнэр чинь тэгэл угаасаа юу хийж байгаа мэдж байгаа шүү дээ. Тэгэл бүксэн дээр наалгадаж малгадаал тэгэл нөгөө охин чинь шууд гэж орилол гэлж байгаа. Гэтэ юу нэг чанга бас байгаагүй маа хөөрхөн сул. Тэгэл гарч ирчээл нөгөө нэг амдах нөгөө нэг ихс юу гэдэг бүх юмыг соруулаад нөгөө хальс малсыг аваад тэгэл нөгөө охины чинь манай охины чинь ингээд чирээн дээр тавьсан чинь зүгээр л ингэ хөвч байгаа байхгүй. Амар сул. За арайч нэмээ төрлөө дөө гэсэн байл зүгээр ингээд хөвч. Хамгийн гол нь би болохоор ямар ч их хүн ингээд нөгөө дөнгөж төрсөн хөхтэй ингээд нөгөө цээжин дээрээ үүлээд юм. Чи ингээд хавруулах гэдэг юм аа. Тэгээ нөгөө нэг дөнгөж төрсөн хөхтэй ингээд нөгөө цээжин дээрээ ингээд байлгахыг хүсдэг. Skin to skin гэдэг дарсан дээрээ тий. Тэгээ би болохоор тэгж чадаагүй. Тэгээд айгу тэр нь айгу хэцүү байсан л да. Тэгээд яг хажууд тэр нэг хүн ирсэн байсан болохоор хажууд ингээд юм хийгээд авахгүй. Тэнгүү би давхар нөгөө амар өвдөөд төрсний дараа одоо нөгөө плацента гэдэг юм гаргах тийм ихс. Тэг ихснаас 2 удаа төрлийн байлаа шүү дээ эмэгтэй хүн чинь. Ихсээ гарах гэж. Тэнгүүд манай охины чинь хүүгийг огтлоод аваа авчиж байгаа байхгүй. Тэнгүүд намайг нөгөө эмчинд удаад наашир чи хүүгийг огтол гээд. Тэнгүүд чинь би ингээ охиноо өөрөө ингэж барьж агаад тэгээд ингээ огтолж байгаа байхгүй. Йоо тэр мэдрэмж нь бүр амар эвгүй заяа. Тэр хүүгийг ингээд огтлох гэсэн чинь ингээд нөгөө яаж ил амар хатуу арьсан байгаа байхгүй. Тэр бүр ингээл яаш охиноо барьж байхдаа давхар ингээд байгаа юм. Тий, ингэж барьж агаад ингээд хайчилж байгаа байхгүй. Тэгээ нөгөө эмчнэр ингээд юуг нь охиноо барь. Тэгээд эмчнэр тэр нь барьсан. Тэгээ нөгөө эмчнэр нь болохоор нөгөө хүүгийг барьсан байхгүй. Яг энүүгээр нь хайчил гээд. Тэгээ хайчилж байгаа байхгүй юу. Тэгээл ингээ охиноо харсан чи би чинь зүгээр л асгарт л ойлчих юм чи. Ёо хараад зүгээр шууд бүр юу эрэхтэн хүн чинь бүр амар хайр мэдэрт юм байлаа шүү дээ. Жохон тэр хүүхдээ миний охин шүүг харгалаар чаа. Тэгэл бүр ойлаас. Тэгэл нэг хэсэгтээ ингээ хайргаа мартчихж байгаа байхгүй би. Гинт нөгөө хайргаа санаад хүүе миний хайрч одоо бас юу гэж байгаа л гэл нөгөө нэг угаасаа манай охины чинь
авч явахгүй за одоо бид нар аваад явлаа гэдгсэн байхгүй. Тэгэнгүүт би ингээ хайр дээр очисон чинь дахиад төрчихсөн гэж хэвдчихээ. Тэгээ юм чин дүл гэсэн. Тэгэл юу вэ гэдгсэн чинь нөгөө нэг эксийн төрүүд бас төрүүлэх гээд дөлүүлсэн байж байгаа байхгүй юу. Тэрний тим юм болдгийг ерөөсөө мэдэхгүй байхгүй. Одоо ингээд плацента гэж юмд манай охин ч одоо плацента гэдэг ихс гэдэг юмдаа ингээ хөрхэн бүрэлдэхүүн хүн болж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь тэр юмын нас ингээ гаргадаг байгаа байхгүй юу. Тэгээд тэрний гаргахад бүр амар өвддөг. Тэгээд ерөөсөө юм айдиа байхгүйсэн. Тэгэхээр ер нь бол мэдмээр юм билээ. Тэгээд хамгийн гол нь би төрснийхэн дараа уг нь миний мөрөөдөл одоо хүн болгоны эмэгтэй хүн болгоны мөрөөдөл бол ингээл төрөөл хүүхдээ ингээл цээжин дээр аваад ингээл скин то скин хийх байдаг. Тэгээ би тэгж чадаагүй шууд миний хүүхдийг аваад ингээл никод яг хажууд ингээл тавьчихж байгаа байхгүй юу? 3 секунд тавьсан те нэг хальт тавьсан юм уу? Хальт тавиал. Миний хайр чинь тавиал миний хайр нэг охиноо нэг үсэл тэгэл. Тэгээд яг яасан чинь тэгээд нөгөө нико яг авч явах гэж байгаа тийм үлгэдсэн байсан юм жоохон тий. Тэгээд над дээр ирүүлсэн байхгүй юу нэг хальт яг авч явахаас өмнө тэгээд би хөө миний охин гэдгсэн чинь тэр хэсэг бүр амар хөөрхөн ингээ уйлаад байгаа штэ тэр чинь. Тэгээ миний охин гэд ингээд би ч тэр уйлж мөлцсөн боо юм болцсон. Тэгээд ингээд үнссэн чинь нөгөө ч уйлж байхдаа ингээд яг зогсоод ингээд чагнаад байгаа байхгүй амар хөөрхөн. Тэр хэсэг бүр амар хөөрхөн байсан. Тэгээ би яг мэдсэн ер нь хүүхэд болохоор яг ээж аавынхаа хоолойг бол шууд мэдтiin байлээ. Нэрчтэй баатарлаг байсан байхгүй. Тэгээд залуучуудаа хэлэхэд ер нь бол эхнэрийнхээ хажууд төрөлт нь байгаарай. Маш их юм угаасаа олж мэддэм байлээ. Эмэгтэн ямар юм туулдгийг ойлгох хэрэгтэй. Бас дээрэс нь бас амар л юм байлаа шүү. Тэгээд яа зарим хүмүүс ч дээдэд үз. Зарим эрэгтэй хүмүүс ч миний бодог урсч юу. Яа зарим эрэгтэйчүүд ч болохоор зарим хүмүүс ч болохоор ороод тимээ юм бэлээ тэргээл зарим эрэгтэй хүмүүс ч ухаалтаж байна тийм шүү. Тэгээ миний яар болохоор бас аюу гой баатарлаг байсан шүү дээ. Үнэхээр бас яг цогтой байхгүй бол амар хэцүү юм билээ. Ганцаар бол бүр ингээд сэтгэл санаагаар хүн чинь бас унаад тэгээ ялангуяа ковидын үед чинь бол гэхдээ ер нь бас нэг олон хүн оруулаад юм ээ. Ер нь ганцхан нөхөр чинь л байсан дээр ягаад тэгэхээр олон талаас ингээл нэг юм хэлээ л дээ. Одоо ингэдэг гэдэг ах юм бол бүр толгой яг угаасаа тэр нь бол их хүний л хэнийг оруулах нь л байх л та. Нэг бол ээжигээ ч юм уу, нэг бол нөхрөө ч юм уу, одоо ихчигээ дүүгээ ч юм уу те. Мэдээж хажууд нь яг өөрөө хамгийн ихтгэлтэй л хүнийг оруулах хэрэгтэй л та. Тэгээд тэгтээ бол миний хувьд бол угаасаа нөхөр нь те нэг бол найз залуу заавал харж явах ёстой тэр амьдралын нэг хэсэг байгаа байхгүй юу. Тэрнийг ингээд харахгүй ингээд бид нэр ингээд алгасчлаа шүү дээ одоо. Тэг хэрвээ тэрнийг хараагүй алгасан тэр үедээ би бол нэх юм бодохгүй байгаа байхгүй. За тэрнийг ямар ч байсан би хайртай хань уулж гэж орж байгаа шүү дээ. Нэг заавал тэр төрх явцыг би нэг харъя гэсэндээ биш. Аль болох хайртай ингээд аль болох сэтгэлийн дэм болоод ингээд туслая гэж орж байгаа байхгүй. Тэгээд би дотроо тийм их юм харчаад сүлд би бодож байгаа байхгүй. Би ийм юмыг харсан ямар азтай юм бэ гэж дотроо бодож байгаа. Яг бол миний амьдралыг оронгоор нь бүр тэр чигээр ингээд харах үнцгийг эргүүлж байгаа байхгүй юу. Тэр чинь би ингээд ээж хүүхэд хоёр ингээд ямар юмыг туулж ингээд хорвоо дээр мэдлэлт юм бэ те. Одоо би нөгөө нэг community постн дээр оруулсан байхгүй юу. Их хүн төрхтөө чөтгөртөө тэмцэлдээд үхтлээ тэмцэлдээд хүүхдээ авч гараад өөр амьд үлддэм гэдэг тийм яг үг санаанд орсон байхгүй миний. Тэгэл би бүр амар сэтгэл тогтлол хөдлөөл бүр хайргаа хараад бүр өөлж байл. Тэгэхдээ тэр мөч бол үнэхээр агуу тийм Викторийн хамгийн аз жаргалтай мөч байсан те. Охиноо хараад. Тэгээд чинь бас дуусаагүй. Тэгэл манай охин чинь инкубатор тэгээд тэр нэнтгэр бол NICU гэдэг те. Сэхэн амьдруулахад бас 4 хонсон. За хол маань одоо хамгийн анхны удаага хүүхдээ удаанаар харах гэж байна. Яагаад гэвэл хол маань хүн төрсөн болохоор хүүхдийг маань дахин амьдруулахгүй NICU гэдэг одоо NICU-д аваад явсан байгаа. Тэгээд холонгийн цээж дээр 3 секунд болсон юм бол. Хай.
3 секунд л болсон. Тэгээ хол маань охиноо сайн харж удаагүй. Одоо хол маань охиноо харах гээд орчлоо. Бид хоёр хоёулаа цуг орж болохгүй яагаад гэвэл нөгөө ковидд ганцхан л эцэг эхчүүдийнх нэг нь л орох хэрэгтэй байна. Тэгээд хулангаа одоо харцгаая. Би одоо хаалганы цаанд байна л да тэгтээ. За хулан маань тэмч охинтойгоо. За бишээ. Энэ болохоор миний охины Нико гэдэг агуул сэргийх газар гэдэг үлээ тий. Тэнд байгаа газар. Тэгээ тэнд ингээд өхний цогцолт харагддаг. Тэгээ миний охин давхараас нөгөө нэг тусал масал залгаж байгаа. Амьсгал нь жоохон докторгүй байгаа болохоор нэмэлт нөгөө оксижен өгөөд тэгээд хоол идэж чадахгүй байгаа юм билээ. Тэгээ түрүүн би жоохон хөөсөөгаад жоохон ангир уурлаа. Тэгээ яагаад гэвэл манай охин маань болохоор 3 хонс биз дээ. 4 хонс, хоёул 3 хонч гарсан байхгүй юу? Тэгээ 4 дахь хоног дээр нь очиж авсан шүү дээ. Тэгэнгүүт манай охины нөгөө нэг амьсгаагаа хураагаад байна гэдэг эзэн те. Жохон байж байгаа. Тэгэхээр яасан гэхэлэр яах нь толгоол өвдөдсөн юм шиг үлээ те. Тийм. Тэгэхдээ хамгийн би бол яг тэрэнд итгэж байгаа байхгүй яг. Тэгээ би нөгөө төрснийхэн дараа шууд skin to skin хийгээгүй. Тэгээ тийм учраас яг миний бодлоор хүмүүс яг зөвлөлт юм билээ. Хүүхдээ ингэ цээжин дээр нэг цаг ч гэсэн байлгаад мэдээж их хүн амар ядарсан байгаа ч гэсэн хүүхдээ ингэ байлахаар ихтэн ч гэсэн амар гоё байгаа байхгүй ингэ хөөрхөн охиноо ингэ. Тэгээд байлгаагүй тэнгуү тэр хүүхэд айгу тайвширдаг юм шиг байна л да. Ихийнхэн гидсэн дээр ингэ хөөрхөн нөгөө гидсэнд дулаахан орчинд байсан хүүхэд чинь тэнгуү манай охиныг тэгээд хоолойг сонсоод тий тэгээгүй тэгээд дараагийн өдөр нь гисэн байхгүй төрчөөд тэр шөнөө бас би айгу өвдсөн юм аа. Тэгээд бүр өвчин намдаах нь гэхдээ яг айжмаар л минийэр өвчин багасаад тэгээ өвчин намдаах хийсэн байхгүй тий. Тэгээ өвчин намдаахаа хийгээд тэгээ яг нэг үүрээр айгу гоё өвчин гайгүй болоо тайвширсан байхгүй. Тэгээд нөгөө нэг тэгээд би унтцсан байхгүй. Тэгээ унтаад сэрээд яг 11 үед яг охин дээр очсон санагдаад байгаа. Минийэр болохоор төрүүлж очсон шүү дээ. Тий хамгийн түрүү. Тэгээ айгу хөөрхөн очиод надад бичлэг хийж өгөөд тэгээд минийэр цээжин дээр барилуу эхлээд үгүй л. Үгүй бариулахгүй ш. Яагаад гэвэл нөгөө манай охин чинь нөгөө нэг баахан тусал залгуулсан. Тий. Тэгээд нөгөө нэг юуг нь уушгийн чагнажсэн байхгүй. Тэгээд одоохондоо зүгээр хурж болно ингээд гараараа. Түүнээс бол одоохондоо бол тэврээд яах ингээд гэсэн юм. Тэгээд зарим хүүхдүүд ихтэй тэгдэг гэсэн. Төрчөөд ингээд амьсгаа хураагаад ингээд амьсгалж яснаа. Амьсгаа төвчөөд байгаа байхгүй. Амьсгаа ингэжсэн аа. Ингээд амьсгалахгүй болж байгаа. Жохон амьсгалахгүй болсноо дахиж амьслаад байгаа. Тий өөрөө ингээд төвчөөд аяус. Яг тэгэхээр хүн чин цариндаа биеийн өвдөхөр ингээд бие чангалаад ингээд амьсгаа төвччихсэн шүү дээ. Тэгээд энэ л гэж би болохдоо. Гэтэ би ингээд харчаад бүр толгой нь бүр амар өргөлттэй болчихсон шүү дээ. Ингээд тойроод ингээд сунцсан те толгой. Тэгээд ингээд цус хурцсан дээр нь толгойн дээр нь. Тэгээ одоо бол манай охин хөөрхөн байгаа. Одоо бол толгой нь хөөрхөн бөнжгөр үйлж эхэлж байна яг. Гэтэ одоо ингээд үйлж чадж байгаа зогсон шүү дээ тийм үү. Бит хоёр тэгчээд имлэгт бит хоёр чинь 3 хоноод хулан маань урагталтай төрсөн. Тэгээд хэдэн оюу тавилаа миний ярьж байна. Мэдхгүй 3 4 оюу тавилсан. Урагталтай ш зүссэн шүү дээ. Тэг эхлээд зүсээд тэгээд дээрэс нь бас урагтцсан бохгүй миний ярьж байна. Тэгээд яг тэр доор юу болж байгаа би мэдэхгүй л яг тэр нь бол яг нөгөө мэдээ алдуулсан байсан болохоор би тэр бүгдийг харсан. Яг доор юу болж зүсэж байгааг нь харсан, урагж байгааг нь харсан. Тэгээд нөгөө Нико даваачааг тэг өглөө би яг 11 гээл яг өглөөний нэг цай өгд юм бил. Манай имлэг айгу сайн хоолтой байсан тий. Өглөөний цайгаа яг уугаал гайгүй тэнхрээл тэгэл яг охин дээр очимоор санагдал очсон аахгүй. Тэгээ би ч өөрөө тусалтай тэгэл туслаа барайл ингээд очсон. Тэгээд ашгүй яг хажууханд байсан. Тэгээ очсон чинь бүр амар хөөрхөн бүр ингээд бүр яг ингээд хайр гэдэг юм яг хүн мэдэрч байгаа шүү дээ. Яг мэдээж хүн төрөөл шууд яг тэр үед ингээд яг дэлхийн ертөнц бүр ингээд оронгороо л ирэх юм лээ. Тэгээ яг тэр үед ашгүй намайг цээжин дээрээ барихыг зөвшөөрөөд тэгсэн чинь тэрний дараа би бараг 2 цаг ингэж барьсан байхгүй юу. Тэгээ дараа нь цоогийн бас айгуу удаан цээжин дээрээ бариад тэгээд тэрнээс хойш манай охин бол амьсгаагаа ер нь төгчгөө болцсон. Ер нь тэгэл өөрөө бие дагаад айгуу хөөрхөн болцсон. Тэгээ би бол юу гэж бодсон гэхээр айгуу хөөрхөн ингэж нэг битгэртлээ санаад ирсэн ч гэдэг юм уу. Тэгээ нэг хөөрхөн ингэж юу болоод байгааг мэдэхгүй амар айцсан байгаа шүү дээ. Тэгээд яг ингэ ээжийнхэн цээжин дээр аавынхан цээжин дээр ингэ байхаараа тайвшраад тэгээд ингээд ер нь бол
хөөрхөн ингээд гайгүй болцсон л гэж би бол бодсон л тоо. Тэгээд хүүхэд бол нэр үнэхээр гайхамшигтай юм хэлээ. Hey guys, за ингээд охин маань гараад одоо нэг 10 хэдэн цаг, 14 цаг болж байна. Тэгээ би сая хувцас солиод гэртээ хараад усаасанд орчоод хол маань одоо сайхан амарч хөрөөнд амарчж байгаа. Тэгээд ээж хоол өгч явуулсан. Энэ болохоор ингээд дандаа совлогч юмш нартай зориулаад бид хоёр бас жоох юм бэлдсэн байгаа. Тэгээд баярлсан талархсан илэрхийлээд. Тэгээд орж гарч байгаа совлогч юмш нар маань тэгээд өсч ивэлэх бах. За одоо хулантайгаа явж уулзцгаая. Хулан дээрээ ороод ирсэн шүү. Ээжээсээ хоолнуудыг авчираад. Гоё шил. Ээж ямар шүлээсний хараа. Нөгөө юу яа. Далайн байцаатай шүл. Энэ болохоор савны амсар агшаад гэсэн. Тэгээ бас нөгөө нэг ихэс үлөө те. Тэрний аягүй сайн гараад гадагшлуулж өгдөг гэсэн. Аав охин чи төрөх ширээн дээр гараад ирсэн чи бүр амар үзэсгэлэнтэй харагдсан. Би бүр хараа л яваадсан. Уйлал хараад байгаа зөө. Одоо ярангуут уйлах гал шүү дээ. Амар сэтгэл хөдлөлт юм лээ. Анхны үгний ялангуяа тэгээ охин хөлт болохоор амар юу аа гэдэг. Имзэг. Ни өсмөс ямар амар болсон бэ? Нэр маргааш усан. Бүр хэдэн сар шилдэг нь гаргахаар болцсон юм шүү. Маргааш усанд орж олон гэсэн яриа. Мэдгүй. Гэтэ ер нь бол нэг ороод тэгвэл доотлоо идэхээс өмнө яг уу ялангуяа гам байх хэрэгтэй юм шүү. Харчуулъя гэвэл. Та төрсний гэрчтэйг өглөх гэж байна. Хамгийн эхний нэрийг асуусан байна. First name дээр харин ярилцаал. Эхний нэрийг англи болох уу, эхний нэрийг монгол болох уу гэдэг. Эхний нэрийг хэрвээ англи болох юм бол Ella, хэрвээ монгол болох юм бол монголчин. Хамгийн гол нь яг энд нөгөө өсөх болохоорс амархан нэрийг нь эхэнд нь байлгасан дээр юм шүү гэсэн л дээ. Тэгээд мэдээж монгол охин ч гэсэн. Гэтэ өөрөө сонгох байхгүй, аливаар нь дуудуулах. Тийм бол дээр it's not a very big deal. Энд ч хүмүүс чинь өөрөө ямар ч хамаагүй өөртөө нэр хүчтэй шүү дээ. Тэгэл тэр нь баг first name юм шиг явдаг шүү дээ. Одоо би Сэм баяраа гэлт юм бол миний одоо баг кредит карт март хүртэл Сэм баяр гэж авч сосроор мөртлөө. Тэр чинь ер нь бол хамаагүй. Тэгвэл энэ монголчингоор бол тавьчих. Монгол охин гэж байна. Монгол гүнж гэж байна. Монголчин гэдгийг соогийн өгөөд Ella гэдгийг нь би өгсөн. Эхлээд монгол маа гэх гээдсэн тий. Тэ монголчин байсан гэж яах гэж. За би хоёр охиныгаа явах гэж байна. Ийм жоохон суугшсан. Ангир орга амлуулах гэж миний ярьж. Шүнжэнгөө юм болж байгаа. Миний ярьж 3 цаг тутам босч. Сааж байгаа. Тэгэхгүй бол зөвхөнд нь суухгүй. Тэр Нико гэдэг. Монголчин. Нөхнөө бүх зүйлээс хамгаалсан зэ. Тэрний чиштэй хараа. Сонсоод байхгүй. Юунд цанаа жоох юм гэж. Аав нь хайчууд нь байна. Аав хөрхэн алга баг. Аав хөрхэн монголчингаа авахгүй дэж. Мундаг охин болно тий. Хоёрын охин нэг л үгээд гадраа. Одоо холон битээр цогтоо орж болохгүй. Би сая баахан охиноо тэрч суус. Би баха хатаа. Тэр нөгөө солонгосон юм. За, эмнэлгийн хоол ирсэн шүү. Check it. Энэ chicken юм шиг байна. Тийм байна, chicken байна. За, энэ болохоор шүл байна.
Ямар шүлгэн үү? Нэг шүлгтэй юу нэрт юм лээ. Нэг ийм цутан шүл ирсэн байна. Нэг ийм шоколадны торт ирсэн байна. Халуун цай ирсэн. Тэгээд талах. Чөтөр айгу баатарлаг байсан миний ярих юм нойрнод. Stage 2-ыг хоёулангийн эрүүл амьд гарахад туссан үнтэй. Нүг. Нэгэн бунаар нүрэл. Энэ нөөс өглөөч эмчнэр орж ирэхээр хальц ирчээл иргээ унтаад бид тэр хоёулаа бүр амар ядарч. Матан чихэр халаа идсэн юм уу чи? Ата. Хүлж байгаа юм чи. За 2 цагийн дараа охиноо туулч чадаа. 2 цагийн дараа 2 цаг ус юм уу? Болцсон шүү дээ. Тийм. Хөхүүлээл, аргадаал, хуурайлал гэж байгаа л нэг 2 цаг. 2 цагийг бол. Одоо тэгэл 2-3 цагийн дараа эргэлсэн юм дээ. Тэ чин дээрээ бүр байнга байлгах хэрэгтэй юм блэ. Эмчин ч гэсэн тэгсэн тий. Нэг үгээс гарахтаа тойр бол айгу зүү юм хийж гин. Ингээд дэлгэн дээрээ наалтаад ингээд наалдуулаад байж байгаа юм бол ер нь хүүхэд айгу хөөрхөн тайвшраад бүртэн тойрондоо гэсэн. Тэгээ дээрэс нь ээж аав хүнрийг мэдрээд тий. Тэгээ хоолойг сонсоо. Тэгэл бит хоёр эмнэлэгт 3 хончаад охиноо эмнэлэгт 1 хоног үлдээгээд тэгээ эмчин хэлэхтэй. Хойлох. Ингэж өөрөө бодчих. Тэгээ эмчин хэлэхтэй ёо та хоёр одоо сүүлийн удаа хараад нэг сайн унтаад таа гэсэн дээ. Тэр бүр яг үнэн л юм билээ. Одоо бит хоёр хоёул өдөрт бол нэг 3-аас 4 цагийн ойртол ер нь явж байгаа тийм. Тасалтаад штэ. Тийм. Засалтаад. Тийм. Тэгээд манай үзэгчдийн хэлдэг угаас үний юм байлээ. Сайн унтаж аваар. Гэхдээ тэгээ өмнө нь унтаж аваад яг юм бэ? Үзүүлэхгүй л дээ тийм. Тэр нэг инээдтэй юм ингэсэн байгаа байхгүй юу? Юу хүүхдээ унтаж байгаа үед унтаж аав гэж байгаа штэ. Тэгсэн чинь нэг хүн доорно. Тэгээ хүүхдээ угаалга хийж байгаа үед бас угаалга хийж байгаа. Тэгэхээр яг хүүхдээ унтаж байгаа үед унтаж асыг чаддгүй байхгүй. Одоо ингээл манай охин нэг бол ингээл сэрнэ. Нэг бол ингээл нөгөө гэр орны хаймыг амжуулна гээл тэгэл баатсансаар идэх юм. Өдөр хоног бүр амар хурдан те. За сүүлчийн хоол хари ямар бол юм? Вау. Beef steak юм уу? Steak биш. Вау, бүр сүүлэх гэсэн шиг авилт ч гоё юм гэсэн юм шүү. За би энд ингээд тухтайгаа шүү суугаад. Chicken noodle soup ээ. Дахианы гомтой шүл юм уу? Тийм хараа. Вау. Зэ башиж. За бид хоёр одоо эмнэлгээсээ гарах гэж байна. Эмнэлэгт өнгөрүүлсэн сүүлийн өдөр байлаа. Холон маань ээж болоод эмнэлгээс гарлаа. Хөөрхөн нэг хараад байгаа. Эрүүл сарвал сайхан холон маань төрүүлж өгсөнд баярлалаа. Glendale Memorial Hospital гээд буянтай эмнэлэг байна. Викторийн охиныг бас хэдэрүүлж өгсөн одоо тий сайхан болгож байгаад баярлалаа. Тэгээд бас одоо болоогоос холонг бас төрдөг тэрэгэн дээр авч гарнаа. Нэг сүртэй л гарч шүү дээ. За энэ хоёр энэ л юм уу? Тий. Тэрэн дээр явж байна. Энэ сайхан буянтай эмнэлэгтээ дахин баярлалаа. 2 хоног байсан ч гэсэн маш хурдан бас эдгэрч чадлаа. Тэгээд мэдээж амар хэцүү төрсөн ч гэсэн доогоороо төрөхөөс аяга хурдан идэгдэх юм байна шүү. Тэгэхээр одоо ингээд маргааш сагнаа гэртээ авчина гэд бөөм баяр. Одоо гэртээ очиад хурдан тоос масаа арчаад хорийн дахин гоё цэгцлээд тэгээд аав ээж хэлсэн бүх юмныгаа сайхан хонгоолго гэд харцаг марцаг хаалгууд саваа онгоолгол охноо үлээж байгаа юм да. За хоёр гэртээ орж ирлээ. Ээж эрдэм хоёр маань гэр цэвэрлсэн гэсэн. Хари
За. Баяхан цэцэг барьсан юу яа. Вау. Надад чинь Grace бэлдсэн гэсэн яриа. Харин хараас тийм байна. Яг л Grace-ийн болт байна да. Look at this. It's яхны. Эцний хартаа. Ийм яасан хөө. Бөөн чихнүүд байгаа тавьсан шүү дээ. Тийм байна. Бөөн чихнүүд байгаа. Торчиг болгоо тавьсан. Харин тийм. Ella and Colin from Dear Grace. 100% handmade гинэ. Oh my god. Grace юусаа юм болт молтны бэлгэний дэлгүүр нэг хэрэгтэй юм биш үү? Чихмэл тоглоом дээр нас юм бичсэн байна. Гүнж Эллад хамгийн анхны найз тулгаагаас гинэ. Ямар өөр хэмтэй тулгаах юм дөө. Би баярлалаа чинь. Сайн уу хөөрхөн дүү тавтай морил дүүмэн тавтай морил монголчин ялаад үргэлж хамгаалах ах эрдэм гинэ. Няхан чи ийм гоё ах настай болчих. Үрд хамгаалах. Аюу авах юм шүү дээ. Ээжийнх нь гормон биш аах нь гормон хөдлөөд юм бол уйлчих гээд байдаг болсон юм шүү. За охиноо маргааш авнаа бит хоёр имлгээс. This is happiness. The next day. За ингээд өчигдөр шин гэртээ ирж хоноод миний гээ цаваа шогтцаагаад дараа шогтчихт юм байна. Тэгээд өнөөдөр хоёр энэ дэлхийн хамгийн хүндэт зочноо гэртээ өгдөж аавна. Соогийн ярьж. Өнөөдөр соогийн надад өглөөний цай бэлдэж өгч байгаа. Миний айгу хөөрхөн халамжтай байгаа. Тэгээд битэр охиныхоо юмыг бэлдсэн. За энэ хойролох болтын өчигдөр соогийн бас бэлдээлсэн. Би охиноо хойролно гэдэг. За ингээ миний охины юмнууд бүгд бэлэн хөөрх. Нэг жаагийн амиур ахгүй. Нарта. Өчигдрийн гоё юм гоё бэлдсэн юм нөгөө одууд нь. Тэгээд одоо ингээ хов хоосон байх хэвээр болохоор хоосон байх. Хижаахан дотгой завтайгаа ер нь дээ. Гоё доо. За ээж ийм гоё битүү дахианы шүл хийсэн. Тэгээ уулсан байсан. Соогийн сайн надад халаагаад өглөө. Тэгээ манай хүн болохоор өөрөө салаад байдаг юм гинэ. За битүү шүлөө нээж үзнэ. Вау. Тасархаа харагдчих штий. Юу вэ? Нөгөө дээр үе солонгос кинонууд дээр гардаг хараа. Амар үнэтэй нөгөө шүл мүл юм уу байгаа юм шүү. Сайн байна. Сайн бэби. Яр гоё хоолой. Яр үнэтэй салаа гэдэг ч юм. За, бэлэн үү? Ахнаа авчирхад. Яах вэ? Миний арч мөр бөөн баяр. За. Би бүр өөрийгөө амар бигэнцээ. Энд тэгсэн чи айгүй халуун гадаа. 12 сар өнгөрчөөд. 12 сар өнгөрчөөд байгаа. 100 шүү дээ. 2 хоногийн өмнө төрсөн гэж бодохоор бүр арай л итгэмээргүй шүү. Нүүл аз жаргал мэдэртэй байна да. Охноо санаад байгаа юм чинь. Бицаа нэг. Битээр яг нөгөө нэг өрөөнд ядчихвал цуг аахгүйсэн болохоор очоо хармаар санагдал тий. За ирж байна. Бум баяр ахныгаа авах гэж Наав штэ байлаа. Ой ингэж ч. Юу насч чадаа. Ясаа. Нэг зочимтой баачг байгаа гэсэн. Болсон зүгээр энэ тань зүгээр байнга л гэж байна. Зочимтой баачга маа чи. Эмзэг дэлбэ юм шүү. Яа тийм. Эмзэг л байгаа. Манай охин бас амар зочимтой үрх юм. Цочаарэ. Юу вэ? Инээхээ байдлаа. За. Баатрууд энд ажилладаг гэж штэ.
Тий. Хүний аим авраал. За бэби маань одоо утгагүй гарах гэж байна. Холон маань нэг юу дотор охиноо хараад үлдсэн. Тэгээд хүлээж гэсэн. Тэгээд холон маань охинтойгоо гарч ирэх байх. Тэсэн ядан хүлээж байна шүү. За гэртээ ирсэн шүү. Rita, welcome home. Welcome дахиад өхөө яах вэ? Хараад дуусаагүй юм тийм. За guys, ингээд энэ удаагийн vlog маань та бүхэн таалагдсан байхаа гэж найдаж байна. Тэгээд жоохон хүнд влог байсан байж магадгүй яа. Тэгэхээр бас маш нарийн юм ярьсан, детальтай юм ярьсан. Зарим хүнд нь бас ямар амар юм ярьд юм бэ. Гэхдээ энэ бол угаасаа амьдрал те. Тийм болохоор бит хоёр ингээд та бүхэндээ өөрсдийнхөө бас мэдлэгийг хуваалцаж байгаа шүү те.